Адилаад гэхдээ сая момо идсэн мэт те. Момо идчихлөө. Одоо хэсэгтэй бол гайгүй. Аа. Жоо сэрүүхэн хочч тийм үү? Жоохон сэрүүхэн байна. Нүгүний жоохон зогсох гэдэг нэг үү юу? Аавгийн бамбал хөөхөд. Хочч. Жоохон хочч. Миний цаамстай явж одоо. Тэлагийн хүчтэй болов шүү дээ. За энэ чи юу л орой нэмэн төлөө. Орой гинэ. Өдөр судраад мартсан. Би тийм биш дээ хүчтэй. Амралтаа өөрөөсөө амралтын гормонд байсараад одоо өдөр оройгооч мартчих. За орой нэмэндээ. За эх 7 хоногт өнжөөд эх 7 хоногт бас гэрийнхээ юмыг гүйцээгээд тэгээд тэрний дараагийн 7 хоногийн 21-ээс 1 сарын 21-ээс ажилдаа орохоор байгаа хаа. Тэгээд тухайн үедээ пост оруулаад тэгээд ажилдаа орё доо гэж ажлаа хийлгүү бас нэлээ удчихлаа. Жон гахч чинь өндөд шүү дээ. Тойрны хатэр өрөнд оруулах юм. Аа. Би аваад авчих. Тийш нэг ортон оруулчих юм. Гайхуулч юм. Эндээ бол аргаж ордог шүү дээ. Аргаж ордог чинь асаас тэмдэгтэй ичдэг. За би сая 7 хоногоос наруулсан гэсэн юм. За. Тэгээд ер нь одоо нэг хэд хоногоос би та бүхэнд бас урд нь ярьж байсан. Энэ өвлийн оргил хүйтний нэг цаг үе байдгийг. Тэр хүйтний цаг үе нь яг миний нэг төрсөн өдрөөр байдаг аахгүй. Би энийг яаж мэддэг вэ гэхээр яг миний нэг төрсөн өдрөөс амар хүйтэрдэг. Тэр нэг 10 хоног л байдаг юм дөө. Тэгээд сүүлд учир шалтгааныг ойлгосон юм л да. Тэгээд ямар учиртай вэ гэхээр энэ Сибирь манай ч одоо энэ дэлхийн энэ цаг агаарын янз янзын бүсчлүүд байгаа юм байл л дээ. Дулааны хүйтний итер гэж юм гэж янз янзээ. Тэгээ манай ч энэ Сибирийн бүстэй ордог юм билээ. Тэгээд Сибирийн бүс гэдэг маань энэ хойд Арктик гэдэг хүйтний ийм бүсэд. Тэгээд 1 сарын 15-6-наас нэг 25-6 хүртэл нэг 10 хоног энэ Сибирийн хүйтэн урсгал Монгол орноор дайрж өнгөрдөг тэр цаг үе юм байл. Тэгээ тэр нь бол тэр одоо энэ 1 сарын сүүлээр одоо 7 хоногоос болно доо. Тэгээд тэр үеийг давчвал тэгээд ерөнхийдөө нэг уран дулаан цаг наашилчлаа л гэсэн үг. Тэгээ ер нь тэрнээс хойш тэгээ яг хөө ингээд үе жоохон өдрөх боловч амар огцомдохгүйгээр тэгээд ер нь хаврын үлрэл ойртоод эхэлчихдэг юм байлээ. Би бол тэгж ойлгосон. Та хүмүүс яг вэ тэгээд хүүгийнхээ янз байдлыг хараад дээрэс нь бас яг хөө ингээд гэр орондоо нэг айхтар тусалж сүйд мэд болдгоо маа гэхэд бас нэг ингээд хантай бараатай бай гэж бодоод ажиллаа зогсоогоод их нэртэй бас хажууд нь хайнуулаад 2-2 уучраа мэдхгүй хүүхэдтэй байх чинь бас явдалтай шүү дээ. Тэгээд модунаг төрөхөд бол манай хадам
хадам ээж идэр бол айгүй хань болж ирсэн. Орж гараад. Тэгээд одоо энэ удаад манад ирдэг хань болдог хүн байхгүй. Тэгээд одоо би байхаас яах вэ? Мөнгө цааш одоо дүүрч ямар ч байсан хүүхдээ нэг эв зүүнд нь оруулъя гэж бодоод яачлаа. Тэгээд одоо эх 7 хоногт бас нэг ганц нэг үзүүлж харуулах юм байгаа. Тэгээд ер нь жигдэрж байгаа. Тэгээ ажилдаа орё доо гэд шалтгаангүй зүгээр суугаад байгаа юм биш л дээ. Цаана учир шалтгаантай. Миний саяны нэг оруулсан пост байгаа штэ. Тэрэн дээр амралт бол зарим тохиолдолд ажлаас илүү үнцэнтэй гэж. Хүмүүс энэ амьдралыг их ажиллаж ивэл болдог гэж ойлгоддог байхгүй юу? Амьдрал бол одоо бүр их ажиллах зогсоо цаггүй ажиллах дээр амьдрал гоё болдог юм биш. Энийг олон жишээнээс харж болно. Олон хүмүүсийн буруу ойлголт байждаг. Ер нь зогсоо цаггүй хөдөлмөр хүнийг бий болгоно гэдэг ийм социалист юм байгаа. Ер нь социалист систем бол боолчлолын систем шүү дээ. Ер нь бол боолчлол, дарангуйллын систем. Социалист систем бол. Тэгээ социалистийн үеийн тэр үг хэллэг гэдэр бол ерөнхийдөө хүнийг үнгүүдүүлэх. Хүнийг өөрийн үнгүүдүүлэх хөдөлмөрийн мөлжилгийн л тийм асар их урай лооцсон байдаг. Одоо хөдөлмөр хүнийг бий болгоно тэр бол амар утгагүй зүйл байхгүй юу? Хөдөлмөр утга учиргүй хөдөлмөр бол хүний амьдралыг бүр утгагүй болгодог тийм зүйл байхгүй юу? Утга учиргүй хөдөлмөр бол хүний амьдралыг хоосон, дими хоосон өнгөрөөдөг. Тэгээд амьдралын үнд зүйлсгүй, амьдралын үнэт зүйлс дурсамж гой сайхангүй болгодог утга учиргүй хөдөлмөр. Манай энэ олон монголчууд ерөнхийдөө утга учиргүйгээр асар их хөдөлмөр хийж амьдралаа дими хоосон өнгөрүүлдэг. Дими хоосон. Айгуу сонин сонсогдож магадгүй. Юу гэсэн үгийн одоо ёстой л нэг чадлаараа амьдралаа барьлаа, тэглээ, инглээ гэл хүмүүс тэгж ярих л бахал да. Ёстой амьдрахын төлөө, талхныхаа мөнгөний төлөө энэ төр гэд. Бид нар нэг ийм талхны ч юм уу юу гэдгийг нэг өдөр тутмын хоногийн хоолны төлөө ажиллах хэдэр бол утгагүй зүйл байхгүй юу? Ер нь утгагүй. Хэрэв чи ажил хийж байж байвал тодорхой хэмжээнд өсөж дэвжих ёстой. Өсөж дэвжих. Ажил хийж л байгаа бол. Соосгоно. Тэрнээс ч ямар ч өсөлт дэвжлгүүгээр ингээд нэг ингэртэй нэг хідэн хямдхан одонтой тэгээд тэтгэвртэй найдсан өрдмөр хөгшин болохыг бол энэ ч хөдөлмөрийн буян хишиг гэж ярихад бол хэцүү байхгүй юу. Тэгээд олигтой орон гэрчгүй, өмссөн хувцсчгүй, үлдээх хөрөнгө мөнгөчгүй ингээд насан турштай ажилтдаг, насан турштай хар залуугасаа л ахгуулаад бүрстэ хадан гэртээ хүртэл ажилласан. Тэр дунд нь хідэн ч удаа эрүүл мэнд өвчин зовлон, үхэл хагцал, хүний амьдралын хэцүү бүрхийг туулсан. Тэгсэн мөртлөө ингээл амрагч заавгүй зуны нэг олдж байгаа ээлж амралт гэсэн нэг 20 хоног дотор тэгээд биеэж амрааж чадахгүй. Тэгээд ээлжиг амралтын хідэн цаасыг өөртөө зориулж чадахгүй. Тэгээд нэг өөр хүүхдүүдтэй нэг өмссөн хувцс хундар гэдэг нэг цалингийн хооронд ингээд цалин л үгүй болчвол амьдрал нь дуусчих гэдэг ийм үргэлжилсэн их цаг хугацааны ард үгүй дутуу хоцорно гэдэг бол харамсалтай зүйл байхгүй. Маш их ажил хийж байгаа тэгсэн мөртлөө юу ч хүү байна гэдэг хар ухаанаараа бодоод үзэлтэй. Зүгээр хар ухаанаараа бодоод үзэхгүй. Ажиллаж ярьж хөгшөрсөн хойно юу ч хүү байна гэдэг бол чи яах гэж ажилласан бэ гэж. Чи ингэж их ажилд гараа эвэртэл монитор нурууга бүхийдэл эрүүл мэндэ алдтлаа, архагчлаа, архаг өвчин завиртай болтоо энэ их цаг хугацааг ажиллаад юу ч хөө гэдэг чи ямар утга учиртай яах гэж ажил хийжсэн бэ гэж. Чи баг зүгээр байжсэн бол арай эрүүл байх байж та хадагдаад зүгээр байсан бол гэж асуумаар.
Тэгэхээр ажил хийнэ гэдэг бол утга учиртай зүйл шүү дээ. Би нэг өөрийгөө өмөрж яриад байгаа ч биш. Яг гоо ингээд зарим үед амралт гэдэг бол өөрийгөө амраах, сэтгэлээ амраах, бие амраахаас гадна сэтгэлээ амраах. Хүмүүс амралтыг ингээд юу гэдгийг завгүй үедээ зугаацж чадаагүй тэр зүйлээ нөхөх гэж ойлгоод байдгийг. Манай монголчууд ер нь манай Монголын айгүй тийм гажиг сэтгэлгээний зөндөө шүү. Амар тийм гажиг бодлууд. Амралтыг одоо юу гэдгийг тийм завгүй үедээ завхаарч архитаж чадаагүй тэр цаг хугацаагаа нөхөх гэж байгаа юм шиг. Ингээд жоохон амралт их тэнгүүд тэгээд нэг хорхог боодог, архит дарс, зугаа цэнгэл, тоглоом наадам, найр наадам эдэр гэж ингэж ойлгоод байдаг. Амралт гэдэг бол бие амархаас гадна сэтгэлээ амраахыг яриад байгаа шүү дээ. Ажлын дарамтнаас холдох. Ажлын тухай бодохгүй байх. Тэгээд бас нэг ингээд нийгмийн стресс бухимдал, ажлын тэр дарамт шахалт тийм юмнаас холдох, сэтгэлээ бас амраах. Сэтгэлийн амгалан олох. Хэсэг цаг хугацаа шүү дээ. Буцаа дахиад нөгөөдөг чинь давтагддаг учраас. Тэгэхээр амралтаа ч гэсэн зөв амрааж ах. Зөв байх хэрэгтэй болов гэж. Миний одоо ингээд хэсэг хугацаанд ингээд завсарлаад амраад байгаа энэ маань болохоор би бас ингээд сэтгэлийг бас амрааж байгаа байхгүй сэтгэлийг. Сайхан өөр кино мэнэ үзэх, Монголын одоо энэ ирээвэр хураавар өдөр болгон болж идэг аллах хүчирхийлэл, стресс бухимдлаас холдох, адагдаа замын төгжрөл мөгжрөл. Тэгээд миний ажил чинь өөрөө бас өрмөц нэг хүний өвчтэй, зовлонтой би хаатай харьцдаг учраас тэрийг бодохгүй байх. Тэрний тухай бодохгүй байх. Тэгээд гэрийнхэнтэй хамгийн гол нь гэрийнхэнтэй цаг хугацаа зарцуулах. Гэр бүлдээ. Энд чих гоё амралт байгаа байхгүй гэр бүлдээ. Тэрнээс одоо ингээд нэг сар эртээ би ажил хийхгүй л гэхэд мэдээж мөнгө төгрөгийн асуудал гарна шүү дээ энэ чинь. Энд чинь мөнгө над дээр усаж орж ирнэ шүү дээ хонж шүү дээ энэ чинь дэлгүүр явах болгонд л мөнгө гараад байгаа шүү дээ. Ер нь бол ингээд ямар тодорхой үржиж идэг бизнестэй биш. Дэлгүүр явах болгонд л мөнгө цаас гарч байгаа. Гисэн хэдий боловч энэ мөнгө цааснаас илүүтэйгээр энэ цаг хугацаа надад олдож байгаа энэ цаг хугацаа гэр бүлийнхээ бас одоо ийм онцгой үед. Онцгой үе байна шүү дээ. Одоо манай шинэ хүнтэй боллоо. Эхнэрт маань миний тусламж хэрэггүй боловч хүний хань хэрэгтэй. Хүний хань. Энд чинь эмэгтэй хүн хажуугаар нь ороод одоо юу гэдэг би нэг хөхүүлээ сүйдмэд болоод ингэдэггүй мэхэд бас нэг ингээд ганцаардж байгаа эмэгтэй хүн чинь тэгэл төрсний дараа айгүй их цухалдан ядарна өөрөө төрөх үйл явц чинь хүнийг айгүй их ядраадаг. Айгүй их тархлаа унгаадаг. Тийм зүйл шүү дээ. Төрөх үйл явц. Дараа нь тэгэл ойр ойрхон хүүхдээ хөхүүлэх, барих, тэгэх ингэх гэл. Тэгэж чинь хажууд нь би ингээ сайн сайхан юм яриа сууж ийн гэдэг. Сайн сайхан юм болж байгаа юм ярих, хөгжилтэй байх. Тэгээд ирээдүг гоё сайхан ирээдүг төлөвлөх, сэтгэл санаагаар дэмжих. Адагдаад нөгөө дэлгүүр гүүх, хог новшоо бас орд ивсгрээ өмнөр нь ороод хураах барих гэдэг. Өөрөө чадах юмыг хийгээд байна гэдэг маань ихнэрт маань айгүй их дэмтэй байгаа байхгүй юу? Ядахтаа тэрийг нэг хийгээд өгч идөө гэсэн юм бодолтойгоор ингэж байж байгаа. Тэгээ хажуугаар нь бас өөрийгөө бас амраах. Өөрийгөө амраах. Нэг сарын хугацаанд миний одоо юу гэдэг барьсан үдсэн уусууд миний олох байсан орлого молго эдийг бодож суuna гэдэг бол тэнэг асуудал байхгүй юу? Үнэхээр тэнэг байхгүй. Би одоо юу гэдэг хөдлөх болгоно өөрийнхөө амьдралын хөдөлгөөн болгоныг мөнгөтэй холбоод байвал миний амьдрал утгагүй болчих واخгүй. Амар утгагүй болчих. Хөдөлгөөн болгоно одоо ер нь орчин үе тийм байж та одоо хүнд нэг зүгээр зөвлөгөө өгч чадахгүй одоо эмнэлэгч тэр хүмүүс ч тэр юм байж та одоо та бүхэн одоо нэг юмд удахгүй тасж байгаа. Тэрний юу гэхээр одоо энэ коуч гэдэг өөрсдөө нэрлэгдсэн байж байгаа сэтгэл судлаач нар ч юм уу сэтгэл зүйн зөвлөгөө өгдөг гэр бүл судлаач ч юм уу энэ улсууд ч бүгд төлбөртэй байгаа. Энд чинь эдгээр ч ерөөсө хүнд зүгээр үнгүй үг хэлэхгүй болчихж байгаа байхгүй. Одоо хүнд сэтгэлээсээ зүгээр ингээд юм яриад өгчдөг ийм улсууд улам ховордож байгаа. Бүх юм үнэлгээтэй. Хүмүүс өөрсдийнхөө мэдлэгийг боловсролыг бүх юмыг худалддаг ийм цаг үе. Ийм цаг үе ирсэн. Монгол их хожуу орж иж байгаа. Өөр оронд бол одоо ингээд мань мити одоо ингээд юм ярьж идэг улсууд бол байнгын цааталтай төлбөр авж байгаа. Гэхдээ ингээд юу амьдралын хөдөлгөөн болгоно ингэж үнэлж идэг. Өөрийнхөө одоо жишээлбэл одоо өөрийгөө нэг өдрөөр амраач чадахгүйгээр алдсан мөнгө төгрөг янз янзын юмудаа хүртэл
бодож шаналж ивэл чи ерөөсөө амьдрч чадаагүй, амьдрч сураагүй хүн байна гэж би хэлнэ. Одоо ингэж хитрхийх ашиг боддог болсон байхгүй юу? Нэг өдрийг алдчихлаа эдэр гэдэг. Нэг өдрийг алдчихлаа хэрвээ ажиллаж исэн бол эдэр гэж. Одоо жишээлбэл надаас өөр хүн байсан бол хэрвээ ингэж хүнээ үзээд ажиллаа хийгээд байжсэн бол сард тэдэн төгрөг болох байсан. Тийм мөнгөө, тийм юм зарцуулах байсан гэдэг нөгөө олоогүй мөнгөөрөө аваагүй юма сэтгээд ингээд эн чин цааталтаа бас шунал явж байгаа. Шунлаа зориг гэж ойлгож байгаа. Ингээд яваад ах тэр бид нар ингээд бүхий л насаараа нэг юм цуглуулах гээд байгаа юм шиг тийгэж амьдраад байгаа байхгүй. Цуглуулаад худалдаж авах гээд энэ хорвоод ирцсэн юм шиг. Дэлгүүрээс дэлгүүрийн хооронд юу гэдгийг худалдаанаас худалдааны, худалдаа авалцаас худалдаа авалтын хооронд ингэж үрлэг зардагын хооронд мэдвэсийн бүхий л амьдрал ингэж дуусч байгаа байхгүй. Тэгээ тийм байх ёстой гэж бас номлоод байгаа байхгүй юу. Одоо энэ орчин үеийн бүгд тэгж номлоод байгаа шүү дээ. Хүүхдүүдээ ч тэгж шаардж байгаа. Цагийг дэмий бити өнгөрөө өдөрж мэгээд. Ер нь унтах эдэрчин хүртэл хүний амьдрал шүү дээ. Одоо ингээд эцэг эхчүүд заримдаа ингээд унтахыг залхуурд гэж ойлгоод байдаг байхгүй. Залхуур. Одоо юу гэдэг амар залхуу тийм арчаагүй хүн л одоо өдөр мөдрөөр унтж мунтаал те. Тэгэл ингээд амьдралаа алдаал эдэр ингээд үгүй. Одоо та нар анзаараарай заа юу. Хэдхэн жилийн дараа ажил хийхээс илүүтэйгээр хүн унтаж амарх нь ажлаас илүү чухал болно. Ажлаас чухал. Яагтвэл бидний энэ зогсолтгүй сүнжидэг, солигжидэг бидний бие эргэтэн гэдэг маань мөнгнөөс сэргдэггүй байхгүй юу? Мөнгө төлөө сэргээдэггүй байхгүй. Их мөнгө олох тусмаа бидний хэд эргэтэн сэргэнэ гэж байхгүй. Бид энэ ажлын ядаргаа, ачаалал, дарамтнаас шалтгаалж өөрсдөө энэ нөхөгдөшгүй эрүүл мэндийг мөнхийн алдчихийдэг байхгүй. Мөнхийн алдчихийдэг. Бид нойр амралт энэ сэтгэлийн тайвшралт чинь биднээс эрүүл мэндийн сэргээш болж идэг бас. Сэргээш. Бид нар өөрсдөө эрүүл мэндэд ямар ч хөрөнгө оруулалт хийдгүү мөртлөө биднээс зүгээр энэ арчаагүй шуналтайгаар мөнхийн хөрөнгө оруулалт хийж байгаа байхгүй. Мөнхийн хөрөнгө оруулалт. Арчаагүй шуналтаа. Өдөр болгон хөрөнгө оруулалт хийждэг. Яаж мөнгө олох вэ? Ямар ашигтай байна вэ? Тийм ээ, ийм байна. Шөнөөр ч хамаагүй ингээл 24 цагаар ч хамаагүй ингээл ажиллаад байрал ингэж идэг. Бид нар өөрсдөө эрүүл мэндэд бол ямар ч хөрөнгө оруулалт хийдэггүй байхгүй. Биднээсийн биеинд хөрөнгө оруулалт хийдэг юм маань нойр унтах. Би урдныхаа лайв дээр хэлжтэй. Бана гэрийнхэн бол ингээд унтдаг. Өдрөөр шамаагүй унтдаг. Би унтуулдаг. Эхнэрийгээж тэр хүүхдүүдээж тэр унтуулдаг. Би өөрөө ч унтдаг. Өдөр мөдөр хамаагүй унтна. Унтах биднээсийн амьдралын салшгүй чухал нэг хэсэг байхгүй. Хүн унтахлаар зүрх амарна, тарих амарна, нүд чих бүх юм амардаг байхгүй. Бид сэрэнгүүд нүд маань ингээл гар утаснаас ахгуулаад янз янз юм хараад тэрийг тарих боловсруулаад тэгэл ингээл бүхий л биеэрээ ингээд стресстэй тэрэнд автаад ингээд эхэлдэг. Бүхий л биеэрээ автоматар ядраад эхэлдэг гэсэн үг. Автоматар өөрөөсөө зовоод эхэлдэг. Тэгээд нүдээ айнаад орчноос тасраад ингээд өөрийгөө блоклоод ингээд унтах, вакуумжуулаад унтах гэдэр бол биднээсээ энэ цогцолтгүй ингээд өөрт мэддэггүйгээр маш их ядаргаа авч яадаг энэ тарих марих хитэр маань бүгд амардаг байхгүй. Нүд хүртэл ингээд аргаж исэн, хуурайж исэн, асар их ачаалд авч исэн, зүрхч гисэн одоо тэр тархины бодож байгаа тэр зүйлээс болж зүрхний хэм хүртэл өөрчлөгдөж идэг байхгүй. Бид нар стресстэй, ууртай, бухимдалтай, чочирдолтой, гашуудлалтай тэр зүйл дээр чинь тарих тэрийг хүлээж авахд зүрх бол яг тэрнтэй адилхан ачааллыг авч идэг. Ачааллыг авч идэг байхгүй. Ингээд догдлого барих эмтэр дээр чи айдас, хүйдс, харамсал, гашуудлал дээр чинь зүрх яг ачааллаа авч идэг. Зүрхний нөгөөд тогтмол хэмнэ алдагдж идэг. Тэгэхээр нойр бол хүний бас энэ амьдралын хамгийн чухал үе. Нойр. Хүн хоолгүйгээр нэг сар явцдаг гэж байгаа. Хоолгүйгээр. Ингээд нэг яа нэг ус олдол уугаад байрал ингээд яваад байвал хүн ясын
ясын хэдрэг болтой бол нэг сар явцдаг ч. Нойргүйгээр хүн додож хондгүй гэж байгаа байхгүй. Хүнийг огт унтуулахгүй байлгууд додож хонж чадахгүй хүчдэг. Манжин дарангуулын үед Манжин хааны хамгийн аимшигтай хүний тамдан зовоодаг яргалал бол нойргүй болгодог гэсэн гэж. Тэгээд нөгөө гэмт хэрэгтэй одоо юу гэдгийг гэмт хэрэгтэнгүүд одоо ялтангуудыг хамгийн хүнд шийтгэл бол нойргүй. Унтах гэхлээр нь л ингээд хөд гарлуун хатгаад бариад ерөөс унтуулдгүй. Тэгэхээр биеийн дээр нь халуун тосмоос асгаж масгаал. Тэгэхээр халуун хайлмаг төмөр өмрөө хайраад ерөөс унтуулахгүй. Тэгээд хүн бүр эцэст хөл гарных нь махнаас огтлоод авч хагаад хүртэл анзаарахгүйгээр нэг мөсөн нам унтдаг гэж байгаа юм. Бүр биеийн дийлхээ байлаад бүр юу ч өвчин юу ч мэдрэхээ байлаад гойных нь махнаас огтлоод авч исэн ч хүртэл тэрийг мэдрэхгүйгээр тэр чигтээ унтдаг. Үхэл гэсэн үг байхгүй. Тэгэхээр нойр ийм чухал зүйл байхгүй. Тэгээ заримдаа бол одоо зөв амарч сурах хэрэгтэй манайхан. Их ажиллаад их сайхан амьдрал гэдэг ойлголт одоо байхгүй шүү. Тэр социализмын үеийн хөдөлмөр хүнийг бүтээн гэдэг бол утгагүй зүйл шүү. Утгагүй. Их хөдөлмөр бол биднээс энэ амьдралыг дурсамжгүй юучгүй болгож идэг аимшигтай зүйл. Ажиллах үедээ ажиллаад, амрах үедээ амраад. Би ажиллахгүй гэж юу ч яриаггүй шүү дээ. Ажиллах үедээ ажил, гэхдээ үр дүнтэй ажил. Ажиллах үедээ. Тэгээ амрах үедээ амраад, амрууд амарсан шиг амарч явах хэрэгтэй. Архитэж ахаад тэр ажлын стресс дээрээ ахаад архины стрессийг нэмж болохгүй шүү дээ энэ чинь. Арай гэж нэг ажлын стрессээс салангуудтай дараа нь архины стрессийг өөр дээрээ нэмээд ахаад гэр бүлээ өөрийнхөө эд эрхтнийг бүх юмыг зовоогоод ингээд давхар ингээд тэртээгүй зовлонтой ядарч исэн бие дээрээ ахаад энэ архит дарсны энэ гашуун зовлонг нэмээд инхлээр манай монголчууд яаж амрах вэ? Энэ хэмнэлээ бас бодож явах хэрэгтэй. Тэгээ гоё ингээд амраа сурч хэрэгтэй. Өөрийгөө амраагаад бас өөрийгөө амраахаас гадна бусдыг амраагаад гэр бүлийнхээ хайртай дотны усуудыг ч гэсэн амрах боломжийг өгөөд амраагаад хүүхдүүдийг бол одоо энэ өсвөр насны хүүхдүүдийг унтуулж явах хэрэгтэй. Сайн унтуулж. Тэртээ унтуулдгүй зовлонт амьдрал нь хүлээж байгаа. Унтуулдгүй. Унтыг гэсэн ч унтуулдгүй. Нэг юм гоё шүлэг байдгийн штэ. 20 жил сэрэж чадаагүй 20 жил ээжмэн сэрэж чадаагүй нойрыг хонгорхон үрийн минь дуу сэрээлээ гэдэг шиг. 20 жил ээж нь өглөө сэрэж чадаагүй тэр нойрын өөрөө хүүхдтэй болоод тэр үр хүүхдтэй болонгуудаа тэг хүчээр сэрж байгаа байхгүй энэ чинь хүний их болонгуудаа тэгэд хүчээр сэрж байгаа шүү дээ. Тэгэл тэр ойрхон тэгэл 20 минутаар 30 минутаар тэр 20 жил эцэг их нь дуудаад угзраад сэрэж чадаагүй нойрыг хонгорхон үрэн сэрэж ийн гэж. Тэгэхээр энэ хүүхдүүдээ ч гэсэн сайн унтуулж өдөр унтчаал бити хүүхдээ угзар татаж бос хичээлээ хий тэг инг гэж амьдрал тэргүй тэр зовлонтой том хүний асар их тэр чөтгөр шулмын амьдрал хүлээж байгаа. Миний саяхны нэг постн дээр хүний амьдралын жинхэнэ мөн чанар хүүхд ахуйн наснд л байсан гэж. Хүний амьдралын жинхэнэ мөн чанар хүүхд ахуйн наснд байсан. Хүүхдүүд хүнийг уучлж чаддаг, хүнийг хайрлаж чаддаг, хүнд хэргүй тунгалаг цэвэр сэтгэлээр хандаж чаддаг хүүхэд нас хүний амьдралын жинхэнэ тунгалаг мөн чанар. Тэрнээс хойш бид нар дандаа чөтгөр шулмын амьдралаар амьдардаг гэж. Чөтгөр шулмын авир ашиг харгадаг. Шуналд, өс хонзон атаархал. Тэгэл хэрүүл уруул гомдол зөвхөрл гээл. Тэр хүүхэд ахын тэр тунгалаг сайхан үеийг гой өнгөрөөр хүүхдүүдээ сайхан амраа. Унтчихлоо яах вэ? Манай аав маань тэгдэг байсан. Аав маань их ухаантай хүн. Мадгүй тэр аавын тэр айхтар мундаг ухаарлаас надад жоохон үлдсэн бол удаа гэж би боддгийг. Аав маань намайг тэгэл өдөр би аавгаа дээлэн төмөрчихсөн. Хөдөөс унтж штт. Унтж яхахлаар тэгэл ээж "Гөө одоо бас л ногоорсоор байна уу? Унтсаар байна уу?" Гөө яах вэ? Унтчээг одоо юу хийх юм? Унтчихлээ. Аав маань тэгдэг байсан. Тэр шиг одоо би яг аавынхаа тэр авир ашиг занг бас өрхтүүдтэй гаргая даа гэж унтчихлээ. Яг сургууд оройтхгүй.
юм сурыг бол хөгшин насандаа сурч болно. Хүүхэд нас, хүүхдийн тэр амар амгалан, гэр бүлийн тэр амар амгалан жаргалтай тэр нас бол ахид автагдахгүй. Тэрийг орлож чадахгүй шүү дээ. Сургыг бол хизээс сурч болно. Мөнгийг бол алдсан мөнгийг бол хизээж олж болно. Хүний тэр хүүхэд насны амар амгалан тэр жаргалтай сайхан үе, хүний тэр эрүүл мэнд, тэр алдсан байж байгаа эрүүл мэндийг олоход хэцүү шүү дээ. Бид одоо ингээд цөхрөлтгөө, зогсолтгоо ажиллаж байгаад алдсан байж байгаа тэр эрүүл мэндээ буцааж олоход бол маш хэцүү. Ихэнх нь тэр нэгэнт дороодсон, архарцсан тэр өвчин зовлондоо насан туршдаа шаналдаг. Тэр утга учиргүй маш их хүнд хүчээр ажил төрөл тэр цаг завгүй зогсолтгүй хийжсэн тэр ажил төрөл энэ стресс бухимдал маань биднээс нөхөгдөшгүй эрүүл мэндийн гарцтай болгодог байхгүй. Эргээд нөхөж баршгүй тийм гарц. Тийм учраас эрүүл мэндийг бол нөхөж олж чадахгүй. Бас хүүхэд ахын тэр жаргалтай үеийг. Энэ нөхөгдөшгүй энэ зүйлүүдийг хайрлаж явах хэрэгтэй байхгүй. Тэс тэр алдсан мөнгийг бол олж болно шүү дээ. Би ч ямар ч аргаар олж болно. Энийг ойлгох хэрэгтэй. Би бол одоо амархаас хүмүүс ажиллаж байгаад би гэртээ амархаас ерөөсөө яадаггүй. Би хүмүүстэй байрсан сэтгэл мэтгэд өвддөггүй. Яг хүүрээ босдно ажиллаж байгаад би ингэ байж идэг гэж өөрөө мөргөө тийг ялалтгүй. Өөрийгөө ялалтгүй. Ингээд өгдөө босоод ингээд цонхороо харахад ингээд хүмүүс оожирлаад ингээд явж идэг тэр хүмүүс нь ажилтдаг юм байгааз. Миний амьдрал тусдаа би ажил үедээ ажиллана. Амарх үедээ амарна. Тэрс хүмүүстэй уралдаал одоо тэ хүн болгон ажиллаж байгаад би ингэж идэг хинбэ юм бэ гэдэг өөрөө мөрөг. Би одоо тэхгүй. Гал. Ёстой яшгэл. Гүнч манай зүгээр байгаа. Пицца хийнэ гэдэг. Өнөөдөр манайх ч гангарч байгаа юм аа. 50-ны. Таг болчихдоо гараа авчихдаг гэж бодлоо шүү дээ. Өдрөөр гардаггүй 3 гар шөнөөр хайчих юм тий. За нөгөө пиццага тавьчихсан юм уу? Атад аваад идэж юм уу? За. Манай пицца хийж идэх юм гинэ. Юу хийж бантгнуулах юм байгаа юм бүү мэд. Сая би энэ юурууга пэйж рүүгээ манайхан зарим харсан баг нэлээд үзэлттэй явж илээ. Бас нэг 20,000 харсан байл. Тэгээд энэ тэр миний үг биш шүү. Би одоо нэг тийм бусдын үг мөгийг зээлээд өөрийн болгодог тийм тэнэг гар биш. Тэр бол миний үг биш. Энэ дөнгөс өнөөдөр пэйж рүү оруулсан тэр нэг пост байж байгаа. Хүн энэ 3 заяанд амьдрдаг гэж. Хүн гэдэг амьтан үүлийн 3 заяанд амьдрдаг. 3 заяанд. Энэ миний үг биш. Энэ шашных буддын шашинд авууштай юм зөндөө байгаа шүү дээ. Маш их юм байгаа. Буддын философи бид нар бол гайхамшигтай философи шүү дээ. Яг гоо ингээд ламнизм болоод мушигдсан гэхээс. Тэгээд тэрний тухай дэлгэрүүлж ярья гэж бодоод сууж байгаа юм. Тэгээ энэ миний өөрийн амьдралд гарч ирсэн зүйл байхгүй юу? Өөрийнхөө амьдрал дээр би нотолсон. Тэгээ бас өөрөө бусдын амьдрал дээр ч гэсэн харагдаж байгаа ийм зүйл юм байна. Тэгэхээр энэ юу гэсэн үг вэ гэхээр хүн ерөнхийдөө хүн хөвгтлээ энэ 3 заяанд амьдрдаг юм байна л да. 3 заяанд. За тэгээ нэгдэх заяа нь юу вэ гэхээр төрөөд 13 нас хүртлээ. 13 нас гэдэг маань хүний нэг мөчлөг явагдаж штэ 12 жил гэдэг хүүхд ах үеийн. Одоо энэ биднээсийн мөчлөгүүд чинь их тийм чухал зүйлүүд байдаг штэ. 12-ны 25-ны тэ тэгээ 37-ны 49-ний эдэргээд энэ мөчлөгүүд эдэр маань бүхэл бүтнийг 12 жил өнгөрч хүний бие дээр том өөрчлөлтүүд гардаг. Том өөрчлөлтүүд. За тэгээд нэг тэр өөрчлөлт тэр 12 юуны жил орох гэж бид нар ярьж байгаа тийм жил орохтой холбоотой юм биш юм. Одоо миний ярих байгаа зүйл бол. За тэгээ ямар ч байсан нэг хүн ихээс төрөөд эцэгхийн гэрт амьдраад 13 жил болжээ. Энэ бол хүүхд ахын үе. Нэлх балчир үе гэсэн үг. Нөгөө миний дөнгөж сайхны ярьдаг
Хүүхэд ахын тэр гэгэн сайхан дурсамж. Гэгэн сайхан дурсамжтай ах уу хэцүү бэрх байх уу гэдэг бол эцэг ихэн шалтгаална. Энэ бол хүүхдээс өөрөөс нь шалтгааллах зүйл биш. Тэр эцэг ихийн эрхээр амьдрна гэсэн үг. Эцэг их нь тайван амгалан бас хоол унттай дутагдах гажигдахгүй тийм амьдралтай бол хүүхэд ахын тэр 13 жил бол тэр яг ингээд л явна. Аав ээжийнхөө өгсөн хувцс хонорыг өмсөж бэлдсэн орон герт нь амьдарч тэгээд өгсөн хоол ундыг идэж тэднүүсийн зан авир тэднүүсийн хайр инэрлийн дунд өнгөрөөдөг. Хэцүү бэрх амьдралтай бол бас ялгаа байхгүй тэр эцэгхийн тэр хэцүү бэрх авир ааш тэр дутуу хөтөө зовлон зүтгэрийн дундуур бас хүүхэд нас явна гэсэн үг. За тэгээд 13 наснаас 49 нас хүртэл. Энийг тэгээд би хараад арай эрт хилчгүүдээ гэж бодоод байсан ер нь зөв л юм байл. Бид нар одоо хүний биед ах насыг чинь бол нэг 20 нас гэдэг нь шүү дээ. Биед ах насыг зарим нь 25 нас гэдэг. Гэхдээ ерөнхийдөө бол энэ боддын сургаал дотор бол хүн ер нь 13 наснаас өөрийгөө олж өөрийнхөө тавилангаар явж эхэлдэг гэж байгаа байхгүй. Тэгээд тэр 13 наснаас 49 нас хүртэл хүн яг өөрийнхөө заяанд ордог юм байна. Одоо жишээлбэл чи энэ амьдралд ямар заяагаар, ямар тавилангаар амьдрах вэ гэдэг тэр тавилангийнхаа эрхээр явдаг. Энэ их чухал зүйл байхгүй. Тэгээ би тэрийг энийг ингээд ургуулаа бодоод байсан нэрэл үнэн байгаа байхгүй. Яа тэгвэл хүүхэд нэг 13 4 нас хүрээд ирэхлээр бие дагаад эхэлдэг. Зөрөөд эхэлдэг. Тэгээ бид нар тэрийг юу гэдэг вэ? Өсвөр насны синдром гэдэр гэдэг шүү дээ. Өсвөр насны хүүхдүүд гаргадаг энэ ойлгомжгүй хараншин. Тэгээ өөрийнхөө байх гэдэг, өөрөө шийдвэр гаргах гэдэг. Тэгээд бурууч бай зөвч бай өөрийнхөө явах гэдэг тийм зөрүүд эмзэг нас. Тэр чинь нөгөөд яг нэг өөрийнхөө үеийн лайгаар амьдрал руу орж байгаа юм бэл. За тэгээд 13-аас 49 нас хүртэл чи яаж амьдрсан байна вэ? Энэ их чухал зүйл шүү. 13-аас 49 нас хүртэл тэр 36 жил. 36 жил чи хүний амьдралын ямар замналыг туусан байна вэ? Чи арчаатай байсан байна уу? Хүнлэг байсан байна уу? Шудраг байсан байна уу? Зөв бодолтой байсан байна уу? Тэрүүгээр шалтгаалж 49-с хойш үхэл хүртэлх тэр өдөл насны амьдрал чинь шалтгаалдаг гэж. Энэ бол асар үнэн шүү. Би олон юм уншиж исэн боловч энэ шиг үний юм уншсангүй. Сүүлийн үед. Энэ шиг үннийг бид нар нөгөө нүглийн төлөөс буйны авшиг гэдэргээл яриад байдаг. Нүглийн төлөөс гэдэг нь нөгөө амьдралд хийж идэг үйл биш юм. Нүглийн төлөөс гэдэг нь энэ амьдралдаа хийсэн чиний үйл чинь үр юм. Нүглийн төлбөрийг яг газар дээр нь одоо юу гэдгийг төлбөрийг газар дээр нь баргадуулна гэдэг шиг. Одоо банкны өр мөрийг гисэн газар дээр нь авдаг гэдэг шиг. Хойшлуулж болдоггүй хүүгийн хүү бодогдно гэдэгтэй адилханаар хүний амьдралын нүглийн төлбөрийг хүртэл газар дээр нь л авна. Чиний амьд ах үед чинь авчдаг. Тэр нь юу гэхлээр чи 13-аас 49 нас хүртлээр тэр 36 жил чи адгийн новш явсан бол адгийн новшийнхоо үеийн үрийг чи 49 наснаас хойш эдлэн. Чи ядуу хөтүү байсан ч гэсэн амьдрал чин зовлон бэрхшээл хагасл гүнгээ дүүрэн байсан ч гэсэн чи хүн чанараа алдаагүй, хүн мөрөө алдаагүй, хүний сэтгэлээ алдаагүй явсан бол тэрнийхээ шагналыг чи 49 наснаас хойш хүртэнэ. Бид хүн шиг амьдралыг мөнгөтэй холбож болохгүй шүү. Болохгүй. Одоо ер нь олон хүмүүсийн ер нь ихэнхэндээ хүн шиг амьдралыг нэг их юмтай, нэг их юм цуглуулчихсан мөнгө төгрөгтэй байшин барьдахтай гэж ойлгоод байгаа юм. Хүн шиг амьдрал гэдэг нь шаад өөр зүйл юм байгаа даа. Энэ яг цэвэр сэтгэлтэй холбоотой. Сэтгэлтэй холбоотой. Ийм зүйл шүү дээ. Хүн шиг амьдрал гэдэг бол. Ер нь жаргал гэдэг бол амар их юу гэдгийг дансантай их мөнгөтэй болохоор жаргадаг гэсэн юм ерөөсө хаач байхгүй шүү дээ.
Одоо та нар одоо энэ Холливуудын од ч юм уу те Рок попын одоо биднээс нүдэн дээр хардаг спортын од ч юм уу амар их мөнгөтэй болохоор эдэрстэй жаргалтай байдаг бах та. Үгүй. Яг мөнгөний хэрээр зовно. Маадгүй баг хоосон хүн тэднээс илүү их жаргалтай. Дансантаа мөнгөгүй, санаа зовх юмгүй, гудамжинд баг гутлаа өшгөлж явж байгаа, лаз өшгөлж явж байгаа хүн бол илүү их жаргалтай. Их баялаг өөрийнхөө араас их стрессийг, их дарамтыг дагуулж явдаг. Алт хар мөртэй гэдэгтэй яг адилхан гэсэн үг байхгүй юу? Алтыг тэгдэж шүү дээ хар мөртэй гэд. Яг тэрнтэй адилханаар их баялаг, их эд хөрөнгө, их эрх мэдэл эдэр бол яг тэрнтэйгээ адилхан араасаа маш их зовлон дагуулж явж идэг. Тэгэхээр их мөнгөтэй болох дээр л илүү их жаргалтай байна гэдэг ойлголт бол хоцорсон ойлголт шүү. Ер нь хоцорсон ойлголт. За тэгээд нэг 13-аас тэр нэг 49 нас хүртлээр чи хэр хүн байсан бэ гэдэг бол чи одоо өдөл насандаа яаж амьдрах болоо гэж өөрөөсөө асууж магадгүй. Би одоо хөгшрөхлөөр яах бол миний хажууд хэн байх бол би хөгшрөхлөөр одоо орох оронтой хоол ундтай бас нэг одоо ингээд нэг доотлын нэг эми сангийн үүдэн дээр хөнгөлттэй ийм эрүүл мэндийн даатгалаар хөнгөлттэй юм авах гал эсвэл талбай дээр очиод хөлдөж өгөх гээл босдог гаргаал амьдрал хэцүү байна өглөө хатлаа гэдэргээд ингээд зогсох үгүй юу гэж өөрөөсөө асуухгүй юу. Миний өтөл нас ер нь ингээд хүүхдүүд маань ингээд над руу уцаар ярддаг ч үзэгч харагддаг ч би өнчрөл ганцаардал гуниг харуулслын тунд өнгөрөх үгүй юу гэдгийг тухайга чи одоо өөрөөсөө асуухгүй юу. Чи одоо хинбэ гэдэг чинь тэр чинь шалтгаална. Чи тэр 13-аас тэр 49 наснд чи хүмүүст яаж хандж ийсэн? Хүнд яаж буян хийж ийсэн? Хүнийг яаж хайрлж ийсэн? Яаж тусалж ийсэн? Тэрнийхээ шагналыг л чи тэр өдөл насандаа 49-өөс хойших насандаа чи яг тэрнийхээ шагналыг л авна. Чи одоо хэрвээ чи новшин амтан байж байгаад үр хүүхдтэй нэг заадаг, зааварладаг, зандардаг тэгээ тэрийг их зөв болгодог хүүхдүүдээ байтугай эргэн тойрныхоо усуудад нэг одоо нэг өөрийгөө нэг жанжингээ бодчихсон нэг дүрдээ орцсон нэг балаа гарууд байдаг шүү дээ. Нэг өөрийгөө одоо бүхнийг мэддэг, бүхнийг барьдаг, баатаргээ бодчихсон. Эцэс тийм хүмүүс ганцаарддаг шүү дээ. Одоо айл болгонд нэг тийм байдаг шүү дээ. Айлын авгаа ч юм уу, тий, айлын нөхөр ч юм уу. Одоо бүгдийг нэг дагуулж явдаг, заадаг, зандардаг, бүгдийг дуугаа байлгадаг. Тэрийг одоо өрг гэрийн жанжин толгойлогч одоо бүхнийг мэддэг, чаддаг. Миний үгээр л явна мом тэг ин ингэр гээд хүүхдүүдээ ч ялгаа байхгүй хань ижлээч ялгаа байхгүй хамаатан садангаач ялгаа байхгүй ингээд заадаг зааварладаг мэдэм хийрдэг жанжилдаг тийм хүмүүсд эцээцэд ганцаарддаг шүү. Эцээцэд ганцаар хоцордог. Тийм хүнд хүмүүс дуртай байдгүй. Энэ маань ястаа нэрэ ингээд биднээсийн амьдралыг заагаал биднээсийн авирааш биднээсийн юу гэдгийг алдаа оног сургаад энэ ястаа мундаг хүн гэж боддог гэж бодож байна. Үгүй. Хүн ер нь хүнээр толгоогоо заалах дурггүй. Хүүхэд ч ялгаа байхгүй. Хүүхдэд ч ялгаа байхгүй. Заахаа зааварлаад байвал хүүхдүүд ч цухтагаа авчдаг. Ер нь ямар ч хүн өөрийн эрхчлөө, өөрийнхөө бодол санааг л хүсдэг. Өөрийнхөө өөрөө өөртөө л итгэдэг. Өмсөж зүүх, үс гизэг, хувцс хунар амьдрах орчин, орлого мөнгө, бүр хоол унд бүх юмын заадаг, зааварладаг. За одоо нэг алдартай ээжүүд, хадам ээжүүд, өөрийн ээжүүд одоо юу гэдгийг та нусын найзуудын чинь дунд байж идэг бас нэг мэдэмхий найз чинь зовлон гэж мэддэг, жаргалын ч мэддэг, тэрийг зааварладаг. Тийм усуд эцэст ганцаараа хоцордог шүү. Тийм усуд хүмүүс дургүй байдаг. Хүмүүс ямар хүн дуртай байдгүй. Хүнийг ойлгодог, хүндэлдэг. Хүний бурууч вэ, зөвч вэ амьдралыг ойлгодог. Хүндэлдэг, буруутгахгүй. Сайн сонсдог. Тэгээд наргаанч хөгжилтэй, хөнгөн тийм усуудад хүмүүс дуртай байдаг. Энийг сайн бодоорой. Чи өдөн насандаа яаж амьдрах болоо гэж ингэж асуулт өөрөөсөө асуугаад хариултгүй зовж байгаа бол одоо яг чи өөрөө яаж амьдарч байна гэдгийг л харж байгаа. Чи одоо хүмүүст яаж хандж байна вэ? Чи хүмүүсийг хуурж мэхэлж байна уу? Лөөврдөж байна уу? Худлаа
буруу гэдгийг мэдсээр ээж тэр замналаар яваад байна. Одоо олон хүмүүс тийм байгаа шүү. Би буруу юм хийж байгаа гэдгийг мэдсээр байж ич буруу амьдралаараа яваал байгаа. Хураал байгаа. Хулигтаал байгаа. Хураал, хулигтаал, луурдаал тэгэл огт танихгүй хүмүүсийг хүртэл үзий ядаал хараагаар зүхэл ингээл энэ цаг үеийн мөнхийн юм шиг бодоол яваал байгаа. Эцсийн эцэст яг чиний наад гаргаж исэн авир айш, чиний бусдад гаргаж исэн сэтгэл, тэр бузар сэтгэлч бай, буянтай сэтгэлч яг тэрний чинь үлийн үр чиний өтөл насан дээр хараал хар толгой дээр гэдэг нэг үг байдаг шүү дээ. Хараал хийгээléвэл хар толгой дээр чинь буцсан гэж. Яг тэрнтэй адилтнаар буцаж ирдэг байхгүй. Буцаж ирдгийм байна гэдгийг би өөрөө харж байгаа. Өөрөө. Би өөрийнхөө амьдралаар энийг чинь нотлчод байгаа байхгүй. Би нэг сүрхийдээ юу гэдгийг нэг хүнээс илүү ажиллаад юу гэдгийг нэг алтны уурхаа олчихсан нэг уулын жалах ухаал ингээд сүрхий болоод байгаа юм ерөөсөй байхгүй шүү дээ. Надад манайхан бол одоо миний сүүлийн бараг 10 жилийг харж байгаа шүү дээ. Би бол нэг жирийд нэг ганцаараа ажилдаг нэг жирийн л бариач өгнө шүү дээ. Жирийн л нэг. Нэх одоо юу гэдгийг энэ юу шиг сэтгэшгүй ч юм уу элдв долоо юм шиг ийм том бариацлын төв доороо нэх олон хүмүүс яачихсан залуучууд сургацсан ажиллаж мэжлаад ингээл коморо группээр ажиллаад ингэж баллаад байгаа надад ерөөсөй байхгүй шүү дээ. Нэх овоод уцаадлаа олоод ингээл олон төмнийг хуйлруулад үзэж хараал өндөр өртөгтэй амьтны амьдралыг сасаж масаал нүгэл хилэнцгийг дэнслээл ингэж мэгэд байгаа юм байхгүй. Тэгтээ зөв явсны маань шагнал. Эцээч шагнадаг юм бэл. Яг 49 наснд нь шүү. Гайхалтай. Яг миний бичвэр шиг байгаа байхгүй юу? Би ч арайч 13 наснд аав ээжийнхээ өөрөөс явж байгаагүй л дээ. Тэгтээ би 15 наснда явсан. Тэгээ 15 нас хүртэл аав ээжийнхээ гэртед байсан. Тэгэд 15 наснда бие дагаад явсан. 15 наснаас 49 нас хүртэл би хэцүү амьдралаар явсан. Жаргал гэдэг юмыг үзээгүй. Ямар сайндаа энэ жаргал гэдэг чинь байдаг юм байна гэж бодож ирсэн. Жаргал гэдэг юм байдаг юм байна гэж. Яан зан зээл хэцүү бэрх Оросд ч хамтан задуул нүдүүлээл Монголдоо ч гэсэн тэгэл ингээл хараалгуул зөвхүүлээл хадамдаач тэр хавь ариу ухаан усууд ч тэр ямар ч амьдралын хэцүү бэрх байсан яаж ч үгүй дутуу байсан хулгай хийгээгүй юм. Хулгай хийж амьдраагүй. Худлаа ярьж хүн хуурч амьдраагүй. Ягаад ч юм. Аав юм нь үлдээсэн асар том хөрөнгө оруулалт байсан болов даа гэж. Аав маань мөнгөний төлөө надад үнэтэй сургууль сургаагүй. Би бусдын адил хөдөөний сумын хүүхэд байсан. Амар үнэтэй өртөг өндөртэй сургууль сургууль надад айхтар өндөр боловсрал илдэв долоо юм өгөөгүй. Гэхдээ аав минь үлдээсэн ганц мундаг боловсрал байсан. Хулгай битгий хийгээрээ худлаа битгий яриараа л гэдэг. Яг тэр замлаар л явсан. Тэгээ хулгай хийхгүй худлаа ярихгүй болоод ирэхлээр бусдын дандаа хүний тусын тулгал байдаг юм билээ. Тэгэл чадлаараа босон ч вэ болоогүй ч вэ хүний эрүүл мэндтэй ноцолдсон. Би хуураад мөнгө олё даа гэж бодоагүй. Өөрөө чадлаар л одоо ч чадлаараа л байгаа. Энийг нэг аргалаад нэг тэдэн цаасаа наваа гаргачих та гэдэг тийм сэтгэл надад байхгүй. Өөрт байгаа бүх юмаа зориулж сүүлийн 13 жил хүний өвчнөд ноцолдлоо. Буйны хариу гэдэг зүйл бол үгсний дараа хурж идэг деваач нар зөөдөг юм болов даа л гэж бодож ирсэн. Үгсний дараа бид нар деваачнд очно тамд очно бид нар жирнэ огт хамаагүй тийм л зүйл юм байлээ шүү дээ уг нь бол. Үдийн нэгэнт л үгцэн байгаа тохиолдолд бид нар хаашаа явах нь хин тамаатай. Тэгвэл хүний амьдралын буян гэдэг бол үхлийн дараа биш үхлийн өмнө ирдэг юм байна гэдгийг сайн ойлгож байгаа байхгүй. Үхлийн өмнө ирдэг юм байна. Чиний тэр яаж амьдрсан бэ? Бусдад яаж хандсан амьдрал ямар хандлагатай байсан бэ гэдэг чинь үхлийн ч өмнө ирдэг юм байна гэж.
надад ирсэн байхгүй. Яг нэг нас тоолж исэн юм шиг яг 49 наснаас эхэлж байгаа байхгүй. Модуна ч миний 48 наснд төрсөн шүү дээ. Модуна. Атидач аавынхаа 52 наснд гавд ирлээ. Тэгээд ерөнхийдөө яг миний нэг 49 наснаас ахгуулаад амьдрал маань яг тогтоод нөгөө нэг хүсээд байсан амар амгалан нэх их мөнгөтэй болоод ингээд би хүлээж игээд уулын орой дээр одоо болчихлооч тэгэж бахирж орсон юм байхгүй шүү дээ. Эн чинь би одоо нэг юу гэдэг 49 нас хүрээд нэг хэлбэг хангалуун баян тарган болцсон гэж би тэгж яриг огч яриаггүй шүү дээ. Манайхан одоо олонх нь тэгж бодож байгаа. Энэ нэг 49 наснтаад баяжчихлаа тэрийг л яриад байдаг. Үгүй. Би бусдын адил амьдарч байгаа. 49 наснд би энэ амьдралдаа байгаагүй юмыг олсон. Энэ 49 жил амьдрахтаа би надад байгаагүй юм. Энэ юу? Амар амгалан гэр орон. Гэр бүл. Миний нөгөө хүсээд исэн гэр бүл. Олон жил хүссэн гэр бүл маань. Олон жил зөвхөн хоосон мөрөөдөл байсан амар амгалан маань. Орон гэр маань. Яах одоо ч та сайхан боллоо шүү гэдэг нэг юм үг маар. Одоо л нэг сайхан боллоо гэж. Миний ёстой энэ олон жилийн өөрийгөө хуураагүй ёсны маш шагнал. Одоо үүнээс хойш би зовхгүй. Одоо эннээс хойш би зовхгүй. Миний залуу наснда яаж амьдарч ирсэн үүлийн өрмөө намайг одоо тийшээж яваа. Багж гисэн бас буян хийж исэн. Ихээр биш. Нэг аюудын хүн амтныг орон байртай болгоод хоол унттай болгоод 25 жилийн 3 давж айл майл өгөөгүй л дээ. Би бол тийм буян хийж чадаагүй. Гихчгүй. Би нэг ганц өдрийн хоолоор өөрийгөө амьдралыг буянтай болгож чадахгүй. Болгочихгүй угаасаа. Манайхаа одоо нэг ганц өдрийн буянгаар ингээд юу гэдгийг бүхэл амьдралынхаа нүглийн төлбөрийг төлчихнө гэж ойлгоод байдаг байхгүй. Нэг ганц 2 удаагийн юмар тийм биш дээ. Бид тэр амьдралынхаа өдөр болгоныг л сайхан болгочвол тэр амьдралын чинь буян чинь тэр штэ. Өдөр болгоныг. Тэрнээс ч өнөөдөр нүгэл хийчээ маргааш буян хийгээд аргалчих гэдэг нэг юм энэ чи ахаад нэг хулигтаад байгаа байхгүй. Чи бурхныг хулигтаж бурхныг хулигчих гал азаа үзээд байгаа байхгүй. Чи бурхныг хулигтаж чадахгүй штэ. Чи зүгээр ингээд өөртөө адилхан бузар сэтгэлтэй хүнийг хулигтаж болно штэ. Бузараа хулигтаж болно. Нэгийг зөрүүж хулигтаад бид нар амьдрцгаад гэж штэ. Зөрүүж хараагаад сүсээ өсчүүлээл тэгээ явдах штэ. Гэтэ чи энэ хүний тавилан энэ бурхныг бол хулигтаж чадахгүй штэ. Болдохгүй шүү дээ. Бас одоо яг ингээд нэг 49 наснаас 50 наснаас хойшоо зов зүдэрж байгаа, ганцаарж байгаа бүр үгүй дутуу болж байгаа өстэй залуудаа ийм хүн байгаагүй дээ гэмээр усууд өстэй маш их байдаг шүү дээ. Асар их байдаг шүү дээ. Гэхдээ эн чинь өстэй нэртэй бол нэртэй, зүстэй бол зүстэй, мундаг хүнийг өгчтэй. Яста хангалуун баян, халигсан, цалигсан, яста найрнаас найрны хооронд тайзнаас тайзны хооронд одоо урлагийн дотор ч тийм ус зөндөө байгаа шүү дээ. Тайзнаас тайзны хооронд, найрнаас найрны хооронд ёстой нэг олон хүмүүс шүтсэн, биширсэн, хүүхнээс өгдсөн, мөргсөн тийм олон улсууд ямар муухай амьдралаар дуусж гинэ үү? Яг л үүлийн өрн байгаа даа байхгүй. Кино жүжигч тэр манай Монгол шүү дээ. Би нэрийн дурдаад яах вэ тэр шиг. Кино жүжигч тэр энэ урлаг спортын улсууд доторч тэр маш сайхан дуучид муучид хөдөл нас нь ямар аимшигтайгаар аригчин, тамигчин, орон гэргүү, золбон, таран шаанд, гуйлаг гууж, бүр хайны ижилгүй, өрөх хүүхдгүү, өнчирч, өвчнөд ороогдож, үхлэн ирэхэд хажууд нь харамс хүнгүүгээр ямар аимшигтайгаар төгсгөл ирж гинөө. Маш олон тийм усуд байна шүү дээ. Үлийн өрнөл тийм байгаа байхгүй юу? Тэд нар өөрсдийнхөө нэр алдрыг тижээж явж байхаар бусдын сэтгэлийг ойлгож явсан бол ингээд ч үгүй ч. Олон хүмүүс өөрсдийнхээ хар толгой, өөрсдийнхээ нэр хүнд, өчүүхэн нэр хүнд, өөрсдийнхөө алд биеийг л чимгэлж, нэр хүндээр бодож олон хүмүүсийг золиосолж тэгж явдаг байхгүй. Тэрнийхээ үйл яг идэлтгий.
Хүмүүс нь бодоорой. Чиний хөгшрөгтэй яах вэ гэдэг, үхэл хүртэл яаж явах вэ гэдэг маш тодорхой. Маш тодорхой зүйл байхгүй. Чи өнөөдөр яаж амьдарч байна? Чи өнөөдөр бусдад яаж хандж байна вэ? Чи амьдрд ямар дүр төрхөөр оролцож байна вэ? Амьдр чи жүтгэрийн дүрээр явж гин үү, бурхны дүрээр явж гин үү? Тэр чинь чиний ерөөсөө толны тусгал. Чи бусдыг хуурах боловч чи өөрийгөө хуурж чадахгүй. Тэр там деважин гэдэг зүйл бол тэр Арвжагийн хэлдгээр, Данзан Арвжагийн хэлдгээр там деважин гэж хаач байхгүй, тамтаггүй явдаг чинь тэр чинь л буйзаа гэж. Энэ Дулуутын Арвжаа гэдэг хүн бол их ухаантай хүн байсан байж шүү дээ. Яг л хэлсэн байгаа байхгүй. Бид нэг үхэл нэг ингээд нэг деважин гэдэг нэг олон сайхан хүүгнүүдтэй зүгээр хоол юу ч хийхгүйгээр хоол зөөлгөд идэн биднэ гэж баярлал. Эсвэл там гэхлээр нэг шорон шиг юм зочоод тэгээд тамлуулаад галаар ч юм уу усаар ч юм уу тамлуулаад ингэ байж. Тийм юусоо байхгүй. Чиний тэр там деважингийн асуудал чиний амьд ах үед энэ нартын дор амьсаж байгаа энэ үед чинь тэр тооцоорч бодно. Тооцоогч бодцдаг. Олон залуучууд энэ овлоггүй байж байгаа олон хүмүүс энийг сайн ойлгоорой. Чи өнөөдөр хин нэгний гутаад оримжиж гомдоож эсвэл хуурч мэхэлж болно хамаагүй. Болно. Чи нэг юмыг олдсон юм шиг, хожцсон юм шиг, эсвэл нэг хүний чадцсан юм шиг, хашараачсан шийдэгцэн юм шиг ингэж өөрөөртөө баяр цэнгэлийг хорчин сэтгэлээ тижиж явж болно. Гэтэ эцээц наад чинь чиний өөрийн чинь хар толгой дээр чинь буудаг. Яг буудаг. Би ч маш олон жишээг татаж чадчихсан. Даанч хүний нэр төр хүний амьдрал руу орсон болчихно л доо. Амар олон жишээг би татаж болж байна. Энэ нүгдийн төлбөр, энэ буйны авшиг гэдэр бол яг шүү. Яг байдаг. Би өөрийнхөө зөв явж өдний хүртэл зөв явж ирсэнтэй өөртөө өнөөдөр талархаа сууж байгаа. Миний өнөөдрийн гэр бүлтэй болох, үр хүүхдтэй болох бүртээ бурхнаас надад хоёр сайхан залуу хүртэл надад биелэлэн гүнчидтэй юу вэ? Миний үеийн олон улсуудад ийм шагналд ирэхгүй шүү дээ. Олон хүмүүст ийм шагналд ирэхгүй шүү дээ. Бурхан хүртэл надад хоёрын хоёр бүх насаараа хүсээд надад ирээгүй байсан тэр хоёр энэ чи би ч юм удам зодох нэг хүүтэй болох байсан гэж бүхий л насаараа хүсэж явсан. Тэгэхэд яг өтөл насанд минь энэ бүр хоёроор нүгж байгаа байхгүй маа. Хоёр сугнаас чи өргөж явах хоёр хүүч юм заяа да. Зөв явсны чинь шагнал шүү гэж. Зөв явсны чинь шагнал. Чи ямар ч байсан бусдыг хохироож бузар үйл хийж явсангүй. Хин нэгний амьдралыг сөөрүүлж, хин нэгний алдар нэрийг, хин нэгний амь насыг, хин нэгний зүрх сэтгэлийг шархлуулж явсангүй. Зөв явсны чинь шагнал маа гэж. Сугнаас минь өргөх хоёр хүү надад заяал. Амьдралынхаа тэр асар олон жилүүдэд олж чадаагүй байсан орон гэр маань, 50 орчим маань надад л таарсан бас нэг хань ижил маань. Хүн болгоны жаргалын хэмжүүр өөр. Хүн болгоны жаргах бодолч өөр. Магадгүй зарим улсууд нөгөө шунлаа тавьж чадахгүй их юмтай л болоод би жарганда. Гэхэд тэр зовлонгоо жаргал мэт эндүрч явсаар байгаад насаа орхиж байгаа. Зарим улсууд зүгээр шунлаа хөгжүүлээл тэр арчаагүй шуналдаад олсон бүх юмдаа хорогдсоор байгаа л амьдрч чадахгүй өгч байгаа шүү дээ. Амьдрч чадахгүй өгч байгаа усад маш их байгаа шүү дээ. Харахад маш их юмтай. Тэр мөнгөнч тэр барьдаг байгууламжинд машин тэргэнч тэр хөрөнгө зойронч алт мөнгөнч тэр бүх юмд нь байж байгаа мөртлөө асар их зовлонтой. Олохын зовлон. Олох гэж зүтгэж явсаар байгаад орчтон орхиж байгаа усад байгаа шүү дээ. Одоо ингээд Монголын энэ айхтар шүү дээ. Алтчин группийн заграл алтчин байж байна. Апогийн Батхүү байж байна. Петровсын оюун гэрэл гээд одоо эдгэр чи одоо
амар их мөнгөтэй Монголын одоо тулгуур том баячууд ч гэдэг. Би энэ хүмүүсийн мөнгөний биш, хөрөнгөний биш. Зүгээр энэ хүмүүс жаргаж амьдсан болов гэж хаяа боддож жаргаж амьдсан болов амьчих. Нэг өдөрч болтгой сэтгэлийн амар амгалан гэдлэж хүн босныхон хувьд энэ хүмүүний тавилан олсондоо өөрөө өөртөө баярсан болов үгүй болов гэж. Нэг удаа ч гэсэн ганц өдөрч болтгой мөнгө удаагүй. Ганц удаач болтгой орлого мөнгө зарлага элдв долоо юм бодгоо ганц өдөрч болтгой өнжиж үдсэн болов гэж. Би хаяа боддгийг. Зөвхөн наад захын жишээ. Би хэллээ шүү дээ. Ихэнх улсууд мөнгө хөсөөр угаал өгдөг. Мөнгөний араас явсаар хат. Мөн чанарын араас явдаг хүн байхгүй. Мөн чанар. Хүн байхын мөн чанар. Тэр яриад ш хүн байхын мөн чанар. Хүн гэж юу юм бэ гэж. Би одоо огт мөнгө олохгүй нэг сар болж шүү дээ. Нэг сар сууж ин гэртээ. Огт мөнгө олохгүй. Гэхдээ ажил хийхгүй ч мөнгө олохгүй шүү дээ мэдээч. Гэхдээ энэ өвлийн энэ эд хүүтэнд гэр бүлийнхэн донд байж байгаа, гэртээ байж байгаа ихнэр хүүхдээ хань болоод байж байгаа. Энэ миний нэг сар маань мөнгө олсноос илүүтэйгээр миний амьдралын хамгийн чухал үе байхгүй. Миний ажиллаж исэн мөнгө олж ирснаас илүү чухал. Хамгийн чухал үе юм байхгүй. Эцээ эцэд би өөрийгөө уучлах байхгүй. Яагаад гэвэл би баг хүүгээ Атилагаа төрөхөд би хажууд нь байсан шүү дээ. Хөгшөө би одоо тэгээд хэдэн жилийн дараа ярина шүү дээ. Хөгшөө Атилаг гарахад бас л хүнд байсан шүү. Тэр үед нөгөө шинэ байранд орсон өртөө зээлтэй галтгооч байхгүй хоёулаа. Галтгоогооч хийж чадахгүй. Дээрээс нь хоёр ч бас эмдэг домлог яагаад би ажиллаа хийхгүй, ажиллаа орхиол бас л хүнд үеийг бид нар давсан. Тэгтэл хідүүлээ бас цуг байсан шүү. Хамттай байсан шүү. Хамтдаа бүх юмний ард гарсан шүү. 25 оныг давж 26 он руу орсон шүү. Би энийг дуусах байхгүй юу? Яагаад гэвэл би өөрөө өөрийгөө баяр хүргэх. Өөрөө. Би тэр үед ажил хийсэн нэрийдлэр мөн ихнэрийг хойно орхиод ингээ явсан бол би өөрөө гомдсон шүү дээ. Гэхдээ чи тэр үед зүгээр чи тэр нэг новшийн ажлаа орхиод гэртээ байж их нь яасан гэж би өөрөөсөө асуусан шүү дээ. Тэр үед яг нэг хүний хань хүний нүмер хүний үг хэрэгтэй байж хаад чи зүгээр нэг муу арчаагүй ажлынхаа араас хөөцөлтөд явсан. Тэр ихнэр чи ард чи яаж зовж ирсэн бол хөөрхий гэж би өөрийгөө буруутгах шүү дээ. Би тэгэхгүй шүү дээ. Би тэр бүх юм оргисон. Бүх юм. Тэр найз нөхөд шинэ жил баяр хөөр ажил төрөл мөнгө орлого мөнгө бүх юм орхиод би гэртээ байсан. Юмгүй хэцүү байх үед. Ийм байх үед. Одоо манайх чи ийм л шүү дээ. Галтгоогоо хийж чадахгүй. Ийм үед. Гэтэ хүний сэтгэлд чи энийг хэлдэг. Хүний сэтгэл гэдэг бол хүнд нэг хэдэн цаас авчираад өгчдгийг хэлдэг байхгүй. Чав мөнгө чи өгсөстэй чи юугаар дутаад байгаа юм гэж. Хүн мөнгөөр сэтгэлээр дутдаг шүү дээ. Ямар ч их мөнгөтэй хүн байсан ч гэсэн сэтгэл байхгүй бол тэр чинь мөнгө чинь хүнтэй ярьдаггүй байхгүй. Хүнийг ойлгодог байхгүй. Мөнгө ярихгүй шүү дээ. Тэгэхээр бид нар ингээд мөнгөний нөгөө өөрсдийнхөө нөгөө арчаагүй шуналтайгаа адилханаар мөнгөний төлчгөл болчихно гэж боддог. Гэр бүлээ ихтер хүүхдээ хүртэл мөнгөний төлчгөл болдог гэдэг нэг энэ зүгээр гудамжны янхан шиг ингэж бодож болохгүй шүү дээ энэ чинь. Чиний гэр бүл шүү дээ. Чи яг хөтэ бие үнэлэгчд мөнгөний төлөөд бие нь авчиж болно л доо хэдхэн минут. Тэгтээ чиний гэр бүл чинь тэр бие үнэлэгч шиг тийм биш шүү дээ чинь. Мөнгөний төлчгөл болчдөг юм биш шүү дээ. Сэтгэл хэрэгтэй шүү дээ. Сэтгэлийг яадгийн сэтгэлийг зав гаргаж ийж зориулдаг байхгүй юу? Сэтгэлийг зориулдаг. Тэгээ сэтгэл гэдэг нь зүгээр нэг ярьцдаг зүйл биш байхгүй юу? Одоо нэг хүмүүс нэг тэдээс зүгээр нэг ярьчдаг шүү дээ. Би чамд хайртай шүү дээ. Би чамайг өстө насаараа хайрлаа шүү дээ. Чи миний орчлонгийн ганц манц те хорвогийн ганц манц сэтгэлийг зүгээр ярьчдаг юм шиг ойлгоод байдаг байхгүй юу?
Үгүй шүү дээ. Сэтгэл гэдэг маань заавал араасаа баталгаа шаардж идэг. Үйлдэл шаардж идэг. Ийм зүйл шүү дээ. Бид нар яриа сайхан болждаг бол энэ олон салалтууд, энэ олон үс гонцон, энэ олон харамсал гоник, энэ хагцал харамсал эдгээр чи хаанаас гарахыг бид нар ярьждаг байсан бол амьдралын зүгээр яриад болгочдөг байсан бол энэ олон салж байгаа, нийлж байгаа, энэ хүчрхийлж байгаа, зодж байгаа, нүдж байгаа энэ гэр бүл чи анх ихтэй бол бүгдээрээ сайхан яриагаар эхэлж байгаа шүү дээ. Чам шиг сайхан амтан байхгүй, чамааг өстө насан туршдаа тэг нь ингэн гэд баахан хоосон амлалт биднээсээ амлалтууд хүртэл хоосон яриа л байсан шүү дээ. Биднээсээ амьдрал хүртэл хоёулаа тэгж амьдрын, ингэж амьдрын гэд бүгд л яриа шүү дээ. Гэхдээ энэ сэтгэл гэдэг бол зөвхөн яриад болчдөг зүйл биш байхгүй. Миний нэг юу явж ясан би тэрийг устгацсан л да. Хайрыг би ярихгүй харуулна гэж. Хайрыг би чамд хашгирч хэлэхгүй харуулна. Хайртай гэдэг бол хамгийн чанга хашгирдаг хүнийг хэлэхгүй шүү дээ. Хамгийн чангаар хайртай шүү гэж одоо юу гэдэг уулын орой дээр ч юм уу, байшингийн орой дээр ч юм уу. Олон хүмүүсийн дунд нэг гинт бөгж гаргаж ирэх хуруу муранд нь зүвдэг. Тэр чинь хайр биш шүү дээ. Хайр гэдэг бол өөрөөсөө хугацаа шаардж идэг. Чи тэр үзэсгэлэнтэй байхаас нахгуулаад тэр бүх юмыг даван туулаад үзэсгэлэнгээ алдах, өөхөж таргалах, ядар цөхрөх тэр үед чинь байж байгаа тэр сэтгэлийг чи хэлж байгаа шүү дээ. Бид нар үзэсгэлэнтэй байж байгаад юм бүхэнд хайртай байдаг шүү дээ. Шинэ машиндаа хайртай, шинэ их нэртэй хайртай. Энэ шинэ юм болгонд хайртай шүү дээ ер нь бол. Бид нар одоо ингээд гоё байж байгаа юмд бол гоё юм болгонд хайртай байдаг шүү дээ. Гутлантаа шаардсан шүү дээ. Шинээр авсан гутлантаа ш. Бид эцэс тэр цаг хугацааны уртад тэр хайр маань яг тэр хэвээрээ байх уугүй юу? Хүүхэд гаргаад хэлбэр нөөцлөлтөөл язраал, таргалал, ядраал нөгөө нэг алгалж байсан нүдэн цовхон унжаал хөхрөөл нойргоо онохлоо хөх ингээд хүрээ татаал үсэн нуунаал өнгө зүсээ алдаад тэр үед чиний хайр чи хэвээрээ үгүй юу? Тэгэхээр хайр гэдэг нь харуулах. Цаг хугацааны уртад харуулах. Үзүүлэх тийм зүйл шүү дээ. Амлалт гэдэг маань ч гэсэн. Чамаагчтай сайхан амьдруулна гэж яриад тэгсэн мөртлөө архины ширээний араас босч чадахгүй байвал яаж сайхан амьдрах юм? Нэг тийм архичин хүмүүсийн нэг амлалт байна шүү дээ. За одоо ёстой ухаа байлна. Одоо ёстой хүн шиг амьдрна. Тэг нь ингэж харж байгаа тэгшээр ингэ. Архичууны амлалт ерөөсө зогсохгүй шүү дээ. Яг архитайгаа адилхан. Дэлгүүрийн лангууд дээр архи дуустдаг үедээ адилханаар. Архичууны амлалт ч гэсэн хизээс дуусахгүй шүү дээ. Тэг нь ингэ хараараа намаагаа уучлаараа тэгээрээ ингээр би өстө өнөөдрөөс ахгуулаад уухгүй тийхгүй ингэхгүй энэ өстө хамгийн сүүлийн тийм ийм амлалт хүртэл харуулдаг л байхгүй бодиттой зүйл шүү дээ. Энэ үрдэл намаа сонсон та бүхэндээ баярлалаа. Манай хүү хоолой идчихв. Атида. Жохон зогсож байна. Тоёроор кекс хийгээд байгаа мааши. Пицца юм уу? Наа чи ямар сонин кекс ч үнэрдэг пицца вэ? За эх 7 хоногт нэг эхнэрийнхээ төрсөн өдрөөр нь бэлэг барьна гэдэг нөгөө алдартай галтхоо маань эх 7 хоногт хийгдэх юм шиг байна. Эх 7 хоногийн сүүлээр. Тэгэхээр манайхан намайг ямар сүрприз барих нь уу гэж хараарай. Эхнэртэй ямар гөгшөө. Чи нэг утсаа нэгээд гэж гөгшөө. Утсаа нэгээд энэ Наранбаяр сайхан 5К авах уу? Авъя. Идүүтэй гараад явал авъя. Наранбаяр сайхан. Тэнгүүд одоо чиний Наранбаяр сайхныг ингээ 5К авах уу гэхэлэр баахан амьтад энийгээл намаа гуйлгч гарын дуудна гэж бодож чинь үгүй шүү. Энэ олон улсууд чинь чиний энэ нэг доромжлолт харааллыг дагах биш. Миний оюун ухаан, миний амьдрал, миний мэдрэмжийг дагж байгаа. Одоо энэ миний пэйж дээр хийж байгаа улсууд бол зөвхөн энэ хорчин сэтгэл хогийн авир ашиг маань дагаагүй.
Энэ усуд миний амьдралын олон жилүүдийн ухаарал, миний мэдрэмж, миний авьяас бэлгийг дагж байгаа. Би та бүхнийг миний тэр зүйлийг олж харж байгаа болоо да гэж би бодож байна. Миний тэр талаас нь дагж байгаа болоо да гэж. Тэгээс би таамаасаа амьдралыг хордуулах, сэтгэлийг хордуулах энэ зүгээр үргэлжиж байгаа амьдралын энэ олон сайхан өдрүүдийг хэртүүлэх тийм имийг би бол хизээч ярихгүй. Тийм ярьдаг ус нь хангалттай их байгаа. Угаасаа хангалттай их байгаа шүү дээ. Ямар нэгэн байдлаар та бүхний амьдралыг жоохон ч гэсэн утга учиртай болгох юмсан. Жоохон ч гэсэн утга учиртай. Ядта тэр 49 наснаас хойш тэр өөрийнхөө нүгдийн төлбөрийг ч гэсэн багасгаасаа гэж. Зөв яваасаа. Зөв явсныхаа шагналыг аваасаа гэж. Зөв хүн байгаасаа. Чи өнөөдөр магадгүй буруу явж исэн байж болно. Бусд руу үсчдэг, дайрдаг байсан байж болно. Тэгтээ засгад оройтхгүй шүү дээ. Засгад оройтхгүй. Эцэс өдөл насандаа зовхыг хэн хүсгэв? Хүний хамгийн аимшигтай цаг хугацаа чинь тэр байхгүй юу? Хүн залуу байж байгаад энэ зовлонгод даваад гарна. Залуу байж байгаад хүн чинь өөрөө ирч хүчтэй. Залуу хүний бие, залуу хүний сэтгэл идэрч их хөнгөн байдаг байхгүй. Их хөнгөн байдаг учраас хэрийн зовлон, хэрийн асуудлыг даваад гардаг. Өдөл насны тэр залуу насны тэр жижигхэн зовлонгууд чи өдөл насны ял шийтгэл эрүү шүүлчиг ирнэ шүү. Залуу насны тэр чиний давдаг, тоохгүй байсан, тоомжиргүй ханддаг байсан тэр зовлон асуудлууд чинь өдөл наснд жинхэнэ эрүү шүүлт яргалал тамлал шиг ирнэ. Чи тэрийг дийлэх үү, давах уу үгүй юу? Давахгүй шүү. Тэрэнд орсөхрөн шүү. Тийм учраас чи өдөл насыг амар амгалан ажралтай өнгөрүүлээ гэж бодож залуу насныхаа зовлон багасгаарай. Залуу насныхаа над нүглийг багасгаарай гэж. Тэгж л хэлмээр байна.